За намайг Great Khan гэдэг AK Khan Solo. Би продюсер бас артист. Өөрөө дуу хөгжим зохиодог монгол хүн байна. Би 2012 оноос эхлээд ерөнхийдөө энэ хөгжмнүүдэж эхэлсэн. Ая зохиож эхэлсэн. Тэгээд продюсер бол нэг 16 оноос эхэлсэн баг. Тэгээ өөрийнхөө уран бүтээл бол 18 оноос ерөнхийдөө гаргаж эхэлсэн. Миний продюсер болон бас артист болох шалтгаан бол яг багаасаа би яг Майкл Джексоны улаан фэн байсан. Хөгжимтэй бас нэлээд ойрхон байсан. Манай гэр бүл ч гэсэн манай аав ээж хоёр. Манай аав болохоор нэг амьд хөгжим их сонирхдаг. Тэгээд уран зураг гэдэг сонирхдаг. Манай ээж болохоор ерөнхийдөө R&B талтай одоо ингээд жоохон байх чинь шади сонсож сэрдэг ч байсан юм уу те. Тэгээ манай гэр бүлийн бас үеэл дүүнэр бас ингээд нэлээд урлагийн талтай хөгжим бүжигт явдаг байсан. Тэгээд би ер нь бас нэг нууц гэдэг энд хэлж болох юм болов. Багтаа нэг хамтлагтайс байхгүй. 11 12 дэс үү? Тэ нэг үгэлдэг нэг хамтлагтай байсан юм аа. Тэ. Ши. Хамтлагийн нэр нь Plain Stuff гэдэг. Тэгээд мэддэг ах ихс нэр юм уу? Бас миний хүмүүсд бас сануулдаг мэдэх баха. Би Австрали улсад олон жил амьдарсан. Тэгээд 21 жил амьдарсан. 13 таад би Австрали улс руу зорьсон. Тэгээд ерөнхийдөө 90 очин байсан л да. Тэнд тэгэл хамаг 2 дахь амьдрал минь эхлээд одоо тэгээд их орондоо ирсэн. 3 дахь амьдралтай явж байна. Монгол руу холбогдохдоо бол би яг ганц боломж нэг жоохон байх чинь Австрийн метроны буудлаас энтхүүд ингээд сонин сэтгүүл зардаг. Тэгээ хажуугаар бас нэг юм гадаад руу ярих тийм олон улсын тийм карт аваад тэрийг 5 евро авч тэгээд нэг гадаа тэр нөгөө ил задгай тэр утасны юу руу орч юу гэдүүлээ бүхээг тийшээ орч нэг Монгол руу яарч нэг эмээ өвгөтэйгөө ах эгч нартайгаа холбогддог байлаа. Тэгэл юм зүм захиал одоо Монгол хоол юу гэдэг те нэг борц тэгэл жижигсэж юм зэгтэй гэсэн. Манай эмээ яг бол мастер тоогооч те зэргийн ангийн юм дом мастер тоогооч хүн тэгээд ерөнхийдөө бол хоолыг бол жинхэнэ те ойлгомжтой систем мастер тоогооч гэдэг шүү дээ. Тэ ерөнхийдөө тэгж ярьдаг байсан. Тэгээд би бол яг багасаа эмээ дээр өссөн хүн. Тэгээ манай үеэл дүүнүүд маань би гуруулаа байдیں۔ Тэгээ бид нэр бүгдээрээ эмээ өвөө дээр өссөн. Эмээ өвөтэйгээ нэлээд ойрхон. Ерөнхийдөө дараа нь яг интернеттэй болоод ирсний дараа бол мессенжерээр тэгээ найз нөхдөдөө 10 жилийнхэнтэйгээ бол ерөнхийдөө тэр high five байдаг үед Yahoo Messenger байдаг үед интернет кафе орж ерөнхийдөө холбогддог байсан. Тийм л хоёр зам байсан. За одоо Монголд амьдрах одоо Европт юм уу гадаад амьдрах ялгаа нь бол яг нийгмийн хувьд бол яг арай нэг хоёр өөр юм байна. Нэг нь 5 тухтай, орчин 5 тухтай. Тэгтээ өвдгөртэй нэг бүрхүүлэх юм уу? Шуудга хэлэхэд. Манай Монголынх болохоор бас 5 тухтай байгаа ч юм шиг үгүй ч юм шиг тийм нэлээд юм хөдөлгөөнтэй байдаг нь би боддог байхгүй. Энэ зүгээр нэг амьд явж болно. Эсвэл амьдрч болно те. Миний бодлоор бол Монголдо бол хүн амьдраад идэг. Гадаад бол хүн зүгээр амьд яваад идэг. Тийм хоёр ялгаа. Тэгээд манай ээж бол одоо бол Австрид байгаа. Ирэх цаг надад охиндоо болоог байна гэж бодож байна. Гэтэ ерөнхийдөө өмнөх шиг бол одоо бодох юм бол би одоо шууд уцаараа залгаал холбогдчихдаг тий. Амар.
одоогийн хөгжсөн технологи хөгжсөн цаг үед бол дээр үдээс юм бол тэгээ одоо бараг холбогдохгүй хитэн сар болж байгаа нэг ярих л байсан байх тий. Одоо л бараг өдрө болох юм аа яаж ингэ бараг ярих сэдв байх ботлоо одоо яа штэ. Эх орноос ерөнхийдөө болсон одоо миний одоо ойлгосноор цагийн явцад тэгээд нас ахсны эцэст гэдэг шиг ухаарад олон зүйлийг ухаарад тэгээд ер нь Монголдо одоо сурсан зүйлээ тэгээд мэддэг зүйлээ бас ингээд хүмүүстэйгээ хуваалцъя. Тэгээд одоо бол ерөнхийдөө эх орондоо илүү амьдарч олон зүйлийг цаашаа амьдралаас юм суралцъя гэсэн тийм зорилготой байсан л да. Ерөнхийдөө бол илүү дотн, илүү дулаахан тэ хичнээн одоо хаас агил амьдрал хэцүү байдаг. Гэхдээ Монголдо бол хүн бие бол яг жаргаж суудаг л да. Чөлөөтэй амьдралын мэдрэмж юм уу? Тэр нь одоо жишээл ингээд бидний Монголын байгаль Монгол ус тэ одоо бараг хотоос тав алхаал ингээд байгальтай шууд нэгтэж холбогдож болдог. Тэр нь бол их чөлөө мэдрүүлдэг. Тэгээд мэдээж миний ахын дүүс тэ Монголын хүмүүсүүд маань байгаа илүү уган хэлээрээ ярьдаг. Ойлголцох нь угаасаа мэдээж 100% тэ гадаадын. Мэдээж би одоо герман хэл сураад германаар өглөө дуулаад ингээд бүгдийг нь ойлгодог ч гэсэн яг үнэндээ ингээд зүрхний холбоос бол мэдээж их оронд нь л байсан л да. За би нэг за надад л яг хамаагүй л тий. Надад нэг хичээдэх юм байхгүй. Миний багийнхаа зургийг анхыг нэг зураг авахлаад нэг яг эмэн хөлтөнд нэг зургийг явуулж ирсэн. Тэрийг нэг харуулдаг да нэг юм. Би нэг анх миний эхний утас байсан баха нэг камертай. Тэр утсаа авчаал нэг гадуур явж байхдаа нэг сууж байгаа нэг зургийг оруулаад тэгээд тэрийг болохоор угаалаа тэгээд явуулж ирсэн нэг зураг байдیں۔ This is me. Энэ нь би яга ингээд шар өсмөстэй уртлаа хайцсан ингээд ягаан ингээд юм оролцтой. Одоо л ягаан цамцтай. Ийм зураг байдیں۔ Нилээ мэрэлэг байсан шүү. Хөөрхөн бацаа байгаа. Тэгээ энэ бол яг анхны нэг тийм дурсамж яг ингээд би ийм зураг одоо надад байхгүй байхгүй хамгийн одоо ийм тарган байсан үе ч юм уу те. Тэгээ тэрийг ингээд имэдээ явуулчихсан. Анхны яг Австрид яг нөгөө тайзнаар гарч ирсэн. Яг үний яг анхны тайзнаар гарч ирсэн нэг тийм мөч. Ийм байдаг. Энэ бол яг соло яг юу ихлээд би яг найзуудтайгаа манай найзууд ингэ бас бүгдээрээ ингээд дуу хийдэг байсан. Тэгээд бүгдээрээ нийлж аваа би нэг блог пари гэж зохиож ирсэн. Тэгээд тэр нь бол анхны яг нэг ивент зохиож ирсэн нэг ивент юм уу. Тэгээд энэ л дажиг болсон. Тэр үед яг нэг хамгийн нэг гоё дурсамжтай үлдсэн болохоор нэг Sony Entertainment-ний A&R ирсэн. Тэгээд бидний ингээд сонсоод ингээд чеклэж яж байгаа. Дараа нь тоглолт дуусны дараа ерөөхдөө надтай гоё бичээс амар яасан шүү гэдэг. Тий гоё мэдэж байсан. Тэрнээс ерөөхдөө их урам зориг авч ирсэн. Чи яг анх удаа ингээд германаар үглээд ингээд тий шал өөр ингээд орны хэлээр ингээд үглээд тэгж чаа тийм мотивашн авахгүй юм билээ. За ингэ намайг гоё асуулт хариултанд өрсөнд тэ баярлаа. Бас ганц хоёр нууц юм дэлгэчлээ тэ. Гэтэ зүгээрээ. Тийм учраас энэ бол ингээ та хэдэд зориулсан шинэ жилийн шинэ оны бэлэг байлаа. Тэгээ шинэ оноо сайхан өгтөөрэй. Тэ бүгдээрээ ирэх жилдээ илүү их хамтарч нэгдэж зочдонтой хүрэх. Тэгээд энэ нийгмийн тэ бас саа дотор бидрийг дэвшидмэн ингээд саад болж байгаа бүхнээс бас сэрж илүү их сайхны бүтээх талдаа
Facebook дээр хичээцгээе гэж өөрөө хэлэн хүсье. Энэ бол Great Can aka Canzolo байлаа. Та хэд тааж байгаа сайн сайхныг хүсье. One love.